За энэхүү бичлэгээр бид бүхэн энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа олон асуудлуудын талаар ярилцах болно. Хамгийн эхлээд Q тэнцүү дельта пик хуваах нь R гэдэг энэхүү бичвэр буюу цусны урсгалд даралтын зөрүү яаж нөлөөлдөг, эсэргүүцэл яаж нөлөөлдөг гэдэг Омын хуулийн хувилбарыг ярилцаж үзэх болно. За түүний дараагаар яг энэтэй адилхан энэхүү хууль дээрээ үндэслээд зүрхний гарч байгаа цусны тэр хэмжээ, судасны эсэргүүцэл, тэгээд артери венийн даралт зэрэг нь хоорондоо ямар хамааралтай байдгүй гэдэг талаар ярилцах болно. За тэгээд түүнээсээ гаргаж явсан артерийн дундаж даралтыг олдог MAP тэнцүү, CO гүйцэтгэх TPR гэдэг томьёоны талаар ярилцах болно. За дараагийнх нь бол MAP тэнцүү 3.2 DPP тэр нэмдэг нь 3.1 SPP гэдэг энэ томьёоны талаар ярилцах болно. Эдгээр маш хэцүү юм шиг харагдаж магадгүй, гэхдээ маш амархан, маш энгийн ойлголтууд байгаа. За дараа нь cardiac output гэдэг маань юу хэлж байгаа юм бэ гэдэг талаар ярилцсан. За түүний дараагаар бол stroke volume гэж юу хэлж байгаа юм бэ гэдэг талаар ярилцах болно. За тэгээд түүний дараагаар бол ejection fraction гэж юу хэлж байгаа юм бэ гэдэг талаар ярилцах болно. За тэгээд цаашлах юм бол ejection fraction-д нөлөөлдөг preload, contractility, afterload-ийн талаар ярилцах болно. За түүний дараагаар зүрхний булчингийн хүчил төрөгчийн хэрэгцээг нэмэгдүүлдэг хүчин зүйлс юу гэдэм бэ гэдэг талаар ярилцах болно. Ер нь саяны үзсэн дурдсан энэхүү ойлголтууд маань бол ихсэж багасгаараа зүрхний хүчил төрөгчийн хэрэгцээнд бол янз бүрээр нөлөөлдөг талаар ярилцах болно. За тэгээд дараа нь бол зүрхний диаметр хит ихт хэдэгдэхээр ямар асуудал зүрхэнд учирдаг талаар ярилцах болно. За тэгээд хүчил төрөгчийн хэрэгцээ хүчил төрөгчийн хэрэглээний хурдыг яаж тооцоолдог талаар бас ярилцах болно. За ингээд цаашлах юм бол цусны урсгал болон урсгалд ер нь бол нөгөө нэг судасны area буюу хөндлөн огтлын талбай, за тэгээд мөн хурд зэрэг нь ямар хамааралтай байдаг вэ гэдэг талаар ярилцах болно. За тэгээд цусны урсгал нь ямар төрөлтэй байдаг вэ буюу ламинар турбулент урсгалын талаар ярилцах болно. За ингээд цаашлах юм бол дараагийн хичээлүүд дээр нь энэхүү үздсэн ойлголтууд нь яг амьдралд ямар хэрэгтэй юм бэ гэдэг талаар ярилцах болно. За мөн үргэлжлүүлээд цусны даралтын зохицуулга буюу богино урт хугацааны зохицуулгын талаар ярилцах болно. За рефлекс тахикарди гэж юу вэ гэдэг талаар гэх мэтчлэн ярилцах болно. За түүний дараагаар flow regulation буюу цусны урсгалын зохицуулгуудын талаар ярилцах болно. Зарим өрхтнүүд бол бөөр, тарих, зүрх, булчин гэх хэрэгтнүүд нь бол өөрийн гэсэн даралтаас үл хамааран өөрийгөө зохицуулах гэж хичээдэг тийм хэрэгтнүүд байгаа. Тэдгээрийн ач холбогдлын талаар ярилцах болно. За ингээд мөн зүрхний дотор үүсдэг даралтуудын тухай ойлголтуудыг авч үзэх болно. Энэ бол зүрх судасны системээр бэлдсэн хичээлийн 1-р бүлгийн сэдвүүд байгаамаа.